Манай Монгол орны түүх соёл ариун баялаг үлээ. Чилүүгэн гихч Монголын нуус товчоонд гардаг гэж худлаа хэлээд яах вэ? Чилүүгэн бол уран зохиолын дүр бөгөөд бод түүхэн хүн биш юм. Чилүүгэн бол түүхэн дүрүүдийг улам тодтох зорилготой Мөнх тэнгэрийн хүчин дор киноны зохиомжтой дүрлээ. Кинонд Есүхэ Баатрыг татааруудад товлож хорлуулсан тухай үннээ өчөж хэлээ огтлолдог шүү дээ. Тэгвэл өнөөдөр ярих байгаа сэдвтэй энэ яаж холбогдож байгаа гэж юу? Чилүүгэн гих дүрийг та нар юугаар нь сайн мэддэг вэ? Олон хошин шог кинон дээр түүний хэлээ огтлуулсан талаар ёжлон харуулдаг шүү дээ. Өнөөдөр бидний онцолж буй сэдэв бол хэрв бид хэлгүй бол яах вэ? Хүний хэлэн жижиг мэд санагдах бөгөөд ихэнхдээ бидэнд нэг л их хайхрагддаг эрхтэн биш юм. Бидний амтлах, ярих, залхих чадвар чухал үр гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч бидний анатомийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг болох хэл байхгүй ертөнцийг төсөөлөд үзье да. Энэ бидний амьдралыг хэрхэн мэдрэх, харилцах, хүрээлэн буй орчинтойгоо харилцах зэрэгт гүнзгий нөлөө үзүүлэхийг төсөөлөх гээд оролцгоё. Тэрнээс өмнө манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байгаа Nest банк ус санхүүгийн байгууллагыг танилцуулъя. Nest банк ус санхүүгийн байгууллага нь автомашин, үлдэх хөрөнгө, дугаар барьцсан зээлээ урт хугацаа хүний уян хатны нөхцөлтөөр өдөр бүр олгож байна. Яагаад заавал Nest гэж юу? Учир нь найрсаг шуургай хамт олон таны зээлийн хүслийг өдөрт нь шийдвэрлэж байгаад бол та зээлийн үйлчлэгээ сонирхож байвал таны очиж үзэх ёстой газруудын нэг яалтчгүй Nest банк ус санхүүгийн байгууллага юм. Холбогд утасны дугаар нь 94 дэгтэйгээ 6077 9401 6077. Амтлах мэдрэмж. Хэл байхгүй байхын шууд нөлөөллийн нэг хэсэг нь амтлах мэдрэмжээ алдах юм. Хэлний тест баасан чихэрлэг, эсэглэн давслаг, гашуун, умами гэсэн 5 үндсэн амтыг мэдрэх үүрэгтэй байдаг. Энэхүү мэдрэхүүн оролцоогүйгээр амттай хоолыг амтлах эсвэл орцсон шинэлэг байдлыг мэдрэх таашаал ихээхэн буурах болно. Хоол нь хоолны таашаал авах их усүр биш харин зүгээр хоол хүнс болох болно. Хэл яриа харилцааны бэрхшээлүүд. Амтаас гадна хэлгүй байх нь бидний ярих харилцах чадварт эрс нөлөөлнө. Хэл дуу аваа үүсгэх, үгсийг илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнгүүгээр хэл яриа нь ноцтойгоор дороотож, дохионы хэл, бичгийн текст, эсвэл технологийн туслах хэрэгсэл гэх мэт харилцааны өөр аргуудад найдах болно. Магадгүй Стивен Хокинсийн технологийн бүгд ашиглахыг хэн ч үүсэхгүй юм. Үг хэллэгийн баялаг, өнгө аяс, дуудлагын нарийн чанар алдагдаж бидний сэтгэл хөдлөл, бодол санааг үн зөв илэрхийлэх чадварт сөргөөр маш ихээр нөлөөлнө. Хоол боловсруулах болон боловсруулах явц өөрчлөгдөнө. Амтлага ярихаас гадна хэлгүй байх нь хоол боловсруулахад хүндрэл учруулдаг. Хэл нь хоолыг зажлах, залгих үйл явц тусалж хоолоо руу чиглүүлж залгих рефлексийг эхлүүлдэг. Энэхүү өдөрдмжгүйгээр хүмүүс амандаа хоол хүнсээ зохицуулах, залгихад шаардлагатай нарийн төвөгтэй хөдөлгөөнийг зохицуулахад бэрхшээлтэй тулгархуулна. Энэ нь хоол боловсруулах үйл явцад амьсгал боогдох аюул хүндрэл төрөж, ерөнхий эрүүл мэнд хоол тэжээлд сүргэр нөлөөлж болзошгүй юм. Соёлын болон нийгмийн өөрчлөлтүүд. Хэлний өмсөл нь соёл нийгмийн өөрчлөлтийг хурцсах болно. Тэгэхээр харилцааны хэм маяг дасан зохицож ам бус дохио, бичгийн харилцаа холбоо, яриаг орлуулах технологийн шинжилэл илүү анхаарал хандуулдаг болно гэсэн үг. Дүгнэж хэлэхэд хэлгүй ертөнцийг төсөөлөх нь бидний анатом, мэдрхүү, соёлын үйл ажиллагааны нарийн уялдаа холбоо бидний амьдралд ямар их ач холбогдолтойг ойлгуулж байна. Зөвхөн таамаглал боловч баг хэрэггүй мэд санагдах эрхтнүүд бидний амьдралд үзүүлэх гүн гүнзгий нөлөөллийг хэн ч юуж орлож чадахгүй нь бололтой.